Юу за юу яцхан guys дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр их юм бол One Piece юу болоод энэ цувралын дараагийн дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр та бүхний хүсэлтийн дагуу Luffy-гийн эйжент талаар ярих уу, эсвэл Gabani талаар ярих уу гэсэн хүмүүс Gabani талаар яриад өгөөч гэж их гуйсан. Тийм учраас Gabani талаар өнөөдөр би өөрийнхөө чадах шинэгээр ярьж өгье гэж бодож байна. Тэгээд бичлэг гэхээс өмнө та бүхэн юу хийх мэдж байгаа те намайг дэмжиж дор байгаа хэсэгт subscribe дараад тэгээд дээрээс нь лайка дараад комент үлдээх өгөөрэй. За олон юм ярилцгүй хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоё. За бүгд нэг заран чанартай зүйл оруулах гэж бодож байна. Бүгд намайг Японд амьдардаг, Японоос бичлэг хийдэг гэдгийг мэдж байгаа. Тэгвэл Японд энэ зарагддаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг та бүхэн маш ойрхон Монголд байдаг дэлгүүрээс авах боломжтой болсон байна. За энэ дэлгүүр нь дөнгөж нэгдэд удаагүй дэлгүүр биш. Аль хэдийн үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байгаа. Дээрээс нь 5 салбартай байгаа. Та бүхэн өөрийнхөө аль болох ойр байгаа салбараас нь авах боломжтой. Энэ дэлгүүрт нь юу зардаг гэхээр Японд байдаг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд, жишээ нь одоо салмон загас, сам хорхоо, хясаа бүх төрлийн одоо соуснууд, тэгээ ахын өргөн хэрэглээний бараа, савун, шампунь, нойлын цаас, ариутгал цэвэрлэгээний бодис, уух юмнаас гэх юм бол хүүхдийн дуртай одоо калпис, кагоме гэх мэтлэн янз бүрийн одоо бүтээгдэхүүн зарагдж байна. Тэгээ нялх хүүхдүүдэд хүмүүс зориулаад живэх, хуурайс уу гэх мэтлэн одоо өргөн хэрэглээний бараанууд зарагдж байна. Тэгээ хаа байсан одоо арлын Япон орн руу очиж ийм бараа бүтээгдэхүүн авах шаардлагагүй. Дээрээс нь найдвартай найдваргүй нь мэддэхгүй онлайн шопингоос захиалах шаардлагагүй болсон. Өөрт байгаа хамгийн ойрхон салбараас авах боломжтой. Эхний салбар нь болохоор их 80-ийн зүүн талд River Valley хотхны нэг давхарт Япон хүнсний төв. Хоёр дахь салбар нь Зан Нозрын музейн урд төрийн банкны зүүн талд. 3 дахь салбар нь болохоор Монгол 3 дугаар сургуулийн ард сөүл эмнэлгийн яг өөдөөс харсан Go to Market. 4 дахь салбар нь Ярмаг Food City 3 давхар. 5 дахь салбар нь Сэлэнг аймгийн зүүн хараад хүртэл байгаа юм байна. Та бүхэн өөрт хамгийн ойрхон салбараас авах боломжтой шүү. Тэгээ салбарын мэдээллийг тэгээ доор нь би тайлбар хэсгээр оруулчих болохоор надаас шууд чатчад асууж бас болно шүү. За тэгээд хэдүүлээ. Буцаад бичлэг рүү орцгоё. За тэгэхээр Gabani дүр бол гэх юм бол энэ жоохон учир битүүлэг дүр байсан. Ягаад гэвэл One Piece-ийн яг манга аним дэрсэн нэг тийм их гараагүй дүр. Ерөнхийдөө яг Gabani ерөнхий гарсан хэсэг нь юу байсан бэ гэхээр Одины тэр өмнөх одоо түүхийг сануулдаг штэ. Тэгээд тэр хэсэг дээр одоо Рожерийн багтаа уулзаад тэгээд тулдаан хийгээд тэрний дараа одоо Одын Рожерийн багт ороод тэр хэсэгт ерөнхийдөө Gaban гэдэг дүр баг зэрэг ингэж үдэгдэж гачирдаг тийм үү. Тэгээд ерөнхийдөө One Piece тийм хоёр таамаг яваад байсан юм. Тэр нь болохоор Японд явж байгаа таамаг байхгүй юу? Хоёр юм таамаг. Тэр нөгөө нэг сорвтой сүүлийн одоо Road Poneglyph-ийг хадгалж байгаа ийм хоёр таамаг байхгүй юу? Нэг нь болохоор би өмнө ярьж өгсөн шүү дээ. Blackbeard буюу хар сахалтын түүх төр. Одоо яг нөгөө нэг сүүлийн Poneglyph-ийг хадгалж байгаа нь болохоор Rox гэдэг далаан дээр юм чинь. Энэ нь болохоор Davy Jones буюу Rox өөрөө үхээгүй. Тэгээд хараалд өртцсөн. Тэгээд ерөнхийдөө One Piece авах сүүлийн тэр нэг хүнийг хүлээж байгаа. Яг бол өөрөө One Piece аваад яванда бүр дэлхийн хаан болохыг хүсэж байгаа дүр шүү дээ. Тийм болохоор Rox, Blackbeard хоёр хоорондоо нэгдээд тэгээд сүүлийн тулаан One Piece-ийг авах тулаан бол тэр хоёртой болно гэж бол би ярьсан тийм үү. Тэгэд тэрэн дээр болохоор Rox-ийн хувьд гэх юм бол Blackbeard-ийн эзэн Blackbeard өөрөө нохоо байхгүй юу? 3 толгойтой Kerberos гэдэг нэртэй нохоо. Ямар ч чөтгөрийн жимс тийм Kerberos гэдэг чөтгөрийн жимс идээгүй. Яг бол Shamrock Kerberos гэдэг нэртэй жимс идсэн тодорхой болсон байхгүй юу? Тийм учраас одоо ахаад чилээ заяа. Blackbeard бол угийн тийм нохоо. Харин хүн гэдэг жимс идсэн. Тэгээд тийм хүн болсон байхгүй. Тэгээд энэ зүүдэг юм ч гэсэндээ ерөөхдөө нохоо шиг тийм сарвуу зүгээд байгаа үстэй. Тэгэхээр энэ мэдчлэн үзэх юм бол Blackbeard нохоо авах магадлал нь айгүй өндөр болчихж байгаа. Тэгээд угаасаа 3 жимсэдэг ингээд таарцсан байгаа үстэй. Бодоод үзэлтэй өмнө хүн гэдэг жимс идсэн. Тэгээд хоёр дахь нь болохоор харанхуун жимс идсэн ями номи, 3 дахь нь болохоор гура номи гэд цагаас халтаас булаад идсэн. Ингээ 3 жимсэн таарсан гоостэй. Тэр 3 толгойтой болохоор тэгж идсэн ойлгомжтой болоод явчихж байгаа шүү заяа guys. Тэгээд Rox-ийн нохоо юм бол Rox-ыг амьлуулахын төлөө үүсэх нь тодорхой тийм үү. Тэгээ Hachiko гэдэг нохооноос бас сэдвүүлсэн гэж би өмнө таамаг хэлсэн шүү дээ. Тэгэхээр Rox энэ хоёр хоорондоо нэгдэн шүү дээ. Нэгдэнгүү дугаасаа яаж бодсон Luffy барах боломж угаасаа байхгүй маш хэцүү. Жоо ярианаас ингээд хадуур авчлаа өмнөх юугаар авчлаа зөө. За тэгэд ямар ч ийм тулаан болохыг би өмнөх нөө бичлэгэн дээр ярьсан байхгүй өмнө. Та бүхэн тэрийг бас тодорхой үзхийг хүсвэл миний яг ярьсан Blackbeard дэмжлэгийг үзээрэй зөө. Тэгээ бас Cross Guild дэмжлэгч бас үзээрэй. Тэгээд энэ дээр болохоор үзэж байгаа таамаг нь болохоор юу болж байгаа юм гэхээр тэр Road Poneglyph-ийг хадгалж байгаа тэр нөө сорвтой үн болохоор өөрөөр хэлбэл Rox гэдэг таамаг Японд явж исэн. Rox гэдэг таамаг. Тэгэхээр энэ таамаг бараг худлаа болоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр Rox бол ер нь бол
сүүлийн яг One Piece авах тулаан дээр бол уулзах нь бол уулзах байх гэж бол амар их бодож байгаа миний хувьд. Миний хувьд гэлтгүй нь бол Японд даяарсан энэ талаар амар хүмүүс ингэж одоо таамаг төвшүүлээд байгаа байхгүй юу. Тийм учраас би бас тэр тийм байх магадaltaй гэж яг бодоод байгаа. Одоо хүртэл өөрөө Luffy сүүлийн одоо тулаанд One Piece авах тулаан дээр домогтой таарна гэж хэлсэн байдаг. Домог гэхэр угаас Rox байх нь баг тодорхой байхгүй. Тэгээ одоо хүртэл Rox-ын ямар царайтай марайтай нь тодорхой болоогүй шүү дээ. Зүгээр л нэг юм дүрс байсан. Гэхдээ яг царай тийм нодыг яг ямар царайтай нь юу ч харагдаагүй шүү дээ тэр үед бол. Тийм болохоор Rox гачрах нь айгүй ойлгомжтой болооч. Гэхдээ энэ дэр хоёр таамаг байсан. Тэр нэг сорвтой Rod Poneglyph-ийг хадгалж байгаа хүний нэг нь болохоор Rox юм бол хоёр дахь нь хинбэ гэж. Энэ нь болохоор Gabani дүр байсан. Gabani дүр бол ер нь айгүй ойлгомжтой таамаг байсан байхгүй юу? Ягаад тэгэхээр яг нэг манга дээр ингээд дээр аним дээр бол нэг сайн харагдахгүй баг. Манга дээр ингээд цухсан гардаг хэсэг дээр яадаг гэхээр Roger яг сүүлийн Raftel руу явах гэж байгаад ингээд хилцэж байгаа байхгүй юу? Хилцээ ингээд сууж байхад болохоор Gaba ингээд нэг бал авцсан дээр ингээд хийж байгаа ингээд зурж байгаа хэсэг байдаг. Энэ нь болохоор юу гэж үзэж байгаа юм гэхээр Gaba болохоор яг ямар байсан зүгээр одоо ингэ зүүн гарагдсан тодорхой болсон шүү дээ. Тэрнээс яг Рожерийн далайн дээрмч дотор байж хата ямар үүрэг гүйцэтгэсэн ямар үүрэг оройлт байсан. Чи одоо бодлоо. Санжтай адилхан айгүй адилхан гэж үздэг байгаа шүү дээ. Хайр майр яриад тий. Тэр зүйл гоо Luffy Gabani-г харангуутаа Санжигийн яг хөгжсөн хөлбөр юм шүү ухаан юм ярьсан. Тэгэхээр Санжигийн хувьд бол тогооч шүү дээ тий. Хүлгийн тогооч. Эсвэргээр Gabani хувьд болохоор Nami-тай адилхан хүлгийн яг хүлийг зал чиглүүлэгчийн үргийг гүйцэтгэдэг байсан гэж үзэж болохоор байгаа байхгүй юу. Тэр нөө манганы хэсгийг ингээд харах юм бол та хүн зургийг бас оруулчихсан заяа. Тэгэхээр Gabani чиглүүлэгч байсан юм бол одоо ингээд хэдүүлээ түүхийг ингээд эргэн санаа заяа. Тэгээд ерөнхийдөө яг Японд болохоор одоо ингээд нэгэнт гарсан зүйлийг яриад яг яг тэр нөө нэг аврагуудын Elbaf дээр болохоор Gabani гарч ирэх нь айгүй ойлгомжтой байгаад байсан юм л да. Ер нь бол яг өмнөх таг дээр би угаасаа тэр нь арай илүү өмнө гачрахээс нь өмнө яриаг болохоор нэгэнт гачирсан зүйлийг бол ингээд орхий заяа. Тэгээд гачирсан тодорхой болоод тэгээд сая нэг Luffy болоо Zoro 2-той тулцсан шүү дээ. Тэгээд Zoro 2-той тулцсан тэгээд ерөнхийдөө тулдаад Luffy-г бас нэлээ эвгүй байдалд оруулсан шүү дээ. Бүхэл Yonko тэгээд Luffy Gear 5 болоод дээрэс нь Luffy Gear 5 болоод дээрээс нь Зоротой хамт тулдах гэдгсэн чи Gabani коосан бууж өглөө гэж хэлдэг. Тэгээ ягаад гэвэл угаасаа барахгүй л дээ. Ягаад гэвэл Yonko-гийн full power тэгээ дээрээс нь Зоротоны илчгэрсэн чинь бас аимшигт юм болно шүү дээ. Тэгээд сүүлд нэг Gabani нэг туслах нь өөй та нар хүлээж байгаа энэ хүнийг гэж хэлэх гэж байгаа Rod гэд хэлээд орхидог байхгүй. Rod өөрөөр хэлбэл Rod Poneglyph буюу сүүлийн Poneglyph-ийг Gabani өөртөө авсан байх нь бараг ойлгомжтой болоо явчихж байгаа. Энэ манган дээрээс харсан ч гэсэндээ Японд ч энийг үзэж байсан байхгүй. Яг бол Elbaf барал дээр хүлээж байгаа хүн нь болохоор Gabani байгаад Gabani тэрхүү сорвтой хүн байгаад тэг хамгийн сүүлийн Rod Poneglyph-ийг Luffy дөгөөд Raftel руу явах одоо замыг замчилж өгөх хүн нь болохоор Gabani байх боломжтой гэж үзчихсэн. Та нар бүрийг ингээд эхнээс нь ингээд үзэх юм бол Shanks өөрөө Roger-ийн далан дээрмчтийн багт байсан. Shanks анх Luffy-тэй уулзаад гому жимсийг Luffy идээд тэгээд дээрэс нь Luffy-гийн өмнөөс Luffy-г аврах гэж гараа тастуулаад тэгээд нөө малгай өмсөд энэ түүх хэлдэг тийм үү. Shanks тэгээд Roger-тай амар адилхан юм байна гэж Luffy-г үдчихэд нь шүү дээ тий. Тэгээд Luffy-гийн хувьд гэх юм бол сүлд нь яадаг гэхээр Grand Line руу яг орохын өмнөх тэр нэг бас Roger-ийн далайн дээр Roger-ийн тэр нэг эмч хийж исэн. Тэр нэрийг яг мартчихжээ. Labuni яг юун дээр хэсгээр таард нь шүү дээ тий. Тэгэд тэр хүн болохоор одоо яг Grand Line-ыг даваад ингээд хамгийн сүүлийн арал дээр очих болно гэдэг ерөнхий зүйлийг хэлж өгдөг. Тэгээд Grand Line руу ороод дараа нь шинэ Sky руу орохын яг өмнөх арал буюу Шабонди арал дээр Rayleigh-тэй таардаг. Тэгээ Rayleigh-тэй таараад Rayleigh бас нэлээд хэсэг юм ингэж ярьж зааж өгөөд тэгээ дараа нь нэг Marineford арк үргэлжлээд Marineford-ийн дараа одоо ингэж хөдлөл угаасаа та нар Shinsuke-д барахгүй юм шүү хаан юмараад тэгээ Rayleigh-тэй бэлтгэл хийдэж штэ 2 жил Luffy time skip болдог. Тэгээд энэ мэтлээс ингээ харах юм бол Shanks тэгээд дээрэс нь бас тэр нэг Roger далаад дэмжтийн эм хийжсэн. Тэгээд дээрэс нь Rayleigh тэгээ одоо Gabani ингээ бодод үзтээ. Тэгээ энэ нэг Roger өөрөө One Piece-ийг бид нар арай л эрт хүрчлээ те.
One Piece-ийг арай л эрт авчлаа. Энэ Raft-д арай л эрт хүрчлээ. Энэ бид нар болоогүй байсан юм байна гэд. Тэгээ Рожер ч өөрөө өвчтөй байсан болохоор өөрөө цаазлуулаад өнгөрөөд ингээд бүх зүйл дуустдаг. Гэхдээ Рожерийн хүлээж байгаа нэг эрэгтэй байсан. Нэг хүлээж байгаа нэг хүн. Тэр нь өөрөөр хэлбэл Luffy байсан гэдэг нь бас тодорхой болсон шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл Рожерийн хүлээж байгаа Рожерийн тэрхүү залгамжлагчийг замчилж өгж байгаа энэ хүмүүс байгаа байхгүй. Shanks тэгээ дээрэс нь тэр нөгөө нэг эмч тэгээ дээрэс нь Rayleigh тэгээ одоо болохоор Gaban дээр ирж байгаа. Ингээд Luffy албан ёсоор One Piece-ийг авах тэмцээнд яах вэ ингээд One Piece-ийг авах эрхтэй болж байна гэсэн үг байхгүй. Ойлгож байна guys. Тэгээ одоо мэдээж хэрэг тэр тулаан ингээд хэсэг өндөрлөөд Gaban болоод Luffy-гийн тулаан ингээд хэсэг өндөрлөөд тэгээ Gaban сүл яг Elbap-ийн одоо арал дээр том тулаан болох гээд юу болох вэ гэхээр Luffy болоод Shamrock-ийн тулаан болох гээд байгаа шүү дээ. Яг нөгөө нэг Kamino Kishidan буюу яг тэр нөгөө нэг бурхны хөлөгт баатруудын эсрэг хийх тулаан болох гэж байна. Энэ маш том тулаан болно. Тэгээд энэ тулаан болоод яг Elbap-ийн энэ зүйл дуусны дараа Gaban Luffy-д Rod Poneglyph-ийг өгөөд тэгээд One Piece-ийг авах яг аялал албан ёсоор эхэлнэ гэсэн үг guys. Албан ёсоор. Тэгээд мэдээж хэрэг One Piece-ийг авахыг ялангуяа Blackbeard хараад бол зүгээр суухгүй нь ойлгомжтой. Зүгээр угаас сууж чадахгүй Blackbeard-ийн хувьд гэх юм бол. Тэгэхээр Blackbeard угаасаа саад болох нь ойлгомжтой. Тэгэхээр Rocks гарч ирээд тэр харагдсан байсан Davy Jones гэдэг яг Caribbean тэнгисийн далайн дээрэмчд дээр гардаг Davy Jones бол Rocks гэж хэлээд байгаа шүү дээ тий. Rocks гарч ирээд тэгээд Blackbeard-тэй нэгдээд тэгээ энэ хэдийн тулаан болно. Тэнгүүд биш үү тий. Би бас өмнөх нэг та бүхэн бэлэг үздсэн бол мэдж байгаа бох. Яг Cross Guild дээр бас хэлсэн. Blackbeard болоод Cross Guild буюу Buggy тэр нэг Mihawk Crocodile энэ тэр бол нэгдэнэ гэж хоорондоо яриад байгаа байхгүй. Хоорондоо нэгдэн Moria энэ тэр цуг ороод. Тэгээд Blackbeard нэгдэж байгаа. Cross Guild ингээ Blackbeard хоёр хоорондоо нэгдээд тэгээд дээрээс нь Rockston хэлнэ штэ. Энэ гурван амар хүмүүс нэгдчихээр Luffy яаж чадсан ганцаараа дийлэхгүй тийм үү. Тэгвэл Shanks-ийн багтаа нэгдэх айгуу Shanks-ийн багтаал нэгдэх угаасаа ойлгомжтой болоо явж байгаа байхгүй. Сүүлд ингээ ялахын тулд тэнгууд айгуу гоё тулаан болно. Shanks-ийн эсрэг Blackbeard, Luffy-гийн эсрэг Rocks. Тэгээд дээрээс нь яг One Piece авах тулаан штэ ойлгож байна. One Piece аваад Luffy далайн дээрэмчтийн хаан болно. Тэгээд дээрээс нь энэ бас нэг хүн хаан болохгүй. Энэ бол Zoro. Zoro дэлхийн хамгийн шилдэг сэлэмчин, дэлхийн сэлэмчдийн хаан болох гэдэг байгаа штэ. Дэлхийн хамгийн шилдэг сэлэмчин болох гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Cross Guild Blackbeard хоёр нэгдчих юм бол энэ тулаанд шүү дээ тий. Zoro Mihawk-ийн эсрэг тулдна гэсэн. Өөрийнхөө хамгийн их хүлээж байсан энэ хүү тулаанаа хийн. Тэгээд мэдээж энэ тулаандаа Zoro өөрийнхөө 3 сэлмийг гуруулангийн тасхар сэлэн болох болно. Тасхар сэлэн гэдэг нь зүгээр хаки болгоод тийм харуулах гэсэн үгээр биш. Өөрөөр хэлбэл Ryumaгийн тэрхүү одоо Shusui гэж сэлэмтэй адилхан. Тэгээд одоо Mihawk-ийн авж байгаа тэр нэг Yoru гэдэг сэлэмтэй адилхан. Хаки хэрэгэлсэн хэрэглээгүй тасхар болгох байхгүй ойлгож байна гэсэн. Тасхар болгоно. Энэ тулаанд ийм болгох боломжтой. Тэгээд сүүлийн эцэс Zoro Mihawk-ийг дийлэх болно. Өөрийнхөө хүчээрээ дийлэх болно. Ойлгож байна гэсэн. Хүчээрээ дийлнэ. Тэгээд Luffy Rocks-ыг давж домгийг дийлнэ гэсэн үг. Тэгээд Shanks мэдээж хэрэг Blackbeard-ийг ялаад тэгээд One Piece-ийг албан ёсоор авах ингэж тулаан ингэж өндөрлөх ийм боломжтой. Энэ рүү замчлах хүн нь болохоор Gaban. Тэгээ Gaban уулгаасаа зүүн гар гэж хэлээд байгаа шүү дээ тий. 3 номер. Нэгт Roger, хоёрт болохоор Rayleigh, гуравт болохоор Gaban. Одоо тэнгууд бас нэгт Luffy, хоёрт Zoro, гуравт болохоор Sanji. Тэгэхээр өөрөөр хэлбэл Gaban Sanji-тай адилхан байгаа ч гэсэн айгүй тийм тодорхой болоо явчихж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу guys? Одоо нэг жоохон дөгч гин үү? Тэгэхээр Elbap дуусах юм бол One Piece-ийн ирэлт албан ёсоор гарна guys. One Piece баг ингээд дуусах аял руугаа айгу төгчлөө. Тэгээд яг One Piece-ийн авахыг өмнөх хамгийн амар тулаан Rocks-тэй их тулаан болно гэсэн үг. Rocks болоод Blackbeard болоод Cross Guild-тэй их тулаан. Тэгээд энэ тулаан дуусаад Luffy албан ёсоор One Piece-ийг авна. One Piece-ийг аваад бүх юм дуусахгүй шүү дээ. Энэ чинь зүгээр эхлэл байхгүй. Тэгэхээр ийм үтэй их тулаан болоод тэгээд дэлхийг эзэлсэн энэ хүү одоо дэлхийн засгийн газрыг Luffy дийлээд дэлхийн тэр өмнөх одоо 800 жилийн өмнөх түүхийг бүр өөрчлөөд яг нэг хин ярьсан шүү дээ Whitebeard үхийнхээ өмнө дэлхийг дайнд уурайлах тэрхүү нэгэн гарч ирэх болно гэл те. Бүх одоо түүхийг ардаа үүрж авах тэрхүү нэгэн гарч ирэх болно гэл те. Та нар дэлхийн засгийн газар энийг зогсоож бол чадахгүй гэж хэлсэн. Яг энэ Luffy байхгүй. Тэгээд энэ аимшиг
том тулаан болоод тэгээ ерөнхийдөө One Piece дуусах ийм ойлгомжтой болоо явж байгаа. Гэхдээ болоогүй дөө дахиад баг 5 жил орчин бол гарах байх шүү. 5 жилээр гарах байх. Одоо дөнгөж Элба Барл дуусчих One Piece арклоор тэгээд Rocks дээр тулаан бол амар их болно шүү дээ. Ер нь бол бас нэлээд удаан үргэлжлэн. Тэгээд тэр ийм үгийн тулаан руу орно гэвэл нэлээд бас хайлна болоогүй. Тийм урдаан баг ойрын 10 жилдээ дуусах үгүй юу гэж бол хараад байгаа шүү дээ. Та нар юу гэж боддог? Жог урт болчихоо яа. Тэгээ Габаны талаас нөх амар ярьсан. Гэхдээ Габаны талаар угаасаа амар тодорхой болсон зүйл байхгүй. Угаасаа Габан замжлаад Лупид Род Понглип сүүлийн Понглипийг өгөөд тэгээ One Piece арал руу явуулна. Энэ угаасаа айгүй ойлгомжтой зүйл болоо авчихсан. Гэхдээ энд нь саад болох нь Rocks болоод Blackbeard болоод Cross Guild энэ гурван хоорондоо нэгднэ гэсэн. За guys тэгээд жоо нуршчуу яв, сундарчуу яв. Тэгээ та бүхэн яварсан бичлэг таалагдвал лайк болоо subscribe дараарай. Энийг тэгээд зөвхөн би үзэж байгаа зүйлч биш. Тэгээд ерөнхийдөө японочууд үзэж байгаа. Одоогийн амьдарж байгаа улсын тэгээд хүмүүс үзэж байгаа байхгүй ойлгож байна гэсэн. Япон хүмүүс өөрсдөө үзэж байгаа. Тэгэхээр энэ бол айгүй бас боломж өндөртөө таамаг. Хаа газар нэг Америк янз бүрийн худлаа үнэн таамаг. Худлаа өнөө одоо YouTube-рүү дийсэн таамагтай өөр боломж өндөртөө таамаг шүү. За тэгээд дуусах юмчлэг жоохон айгүй урт болчихлоо. Богинохон ичиг гэж бодож ирсэн. За яах вэ? Bye bye. Дараагийн имжлэгээр уулзлаа. Түр бай.